Сайн байцгаана үзэгчдээ. Төв аймгийн цаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аймгийн хөтөлбөрийн хэрэгжилтийг онцолж байна. Хүлээн авч үзнэ үү? Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр нь аймгийн хэмжээнд эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах, үйлдвэр, дэд бүтцийн бодлоготой уялдуулан иргэдийн амжиргааг дээшлүүлж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлдэг арга хэмжээ юм а. Уг хөтөлбөр анх 2017 оны аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 26 дугаар тогтоолоор 8 зорилт 47 арга хэмжээтэйгээр батлагдсан бөгөөд 2 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн дагуу бол бид нар жил бүр 1500 ажлын байр буюу бүрэн эрхийн хугацаанд нэг 6000 шинэ ажлын байр бий болгоё. За 3600 иргэнийг ажил хөдөлмөрт зуучлая. За 36700 иргэнийг одоо төр ажлын байраар зохион байгуулалтаа энэ цаг үеийн одоо хавар намар өвлийн ажлуудад одоо хамруулъя гэсэн ийм зорилтыг тавин ажилласан. Тэгээ өнөөдрийн байдлаар бол ажил олгогч одоо аж ахуй нэгж байгууллагууд, за аймгийн тусгай сангууд, за хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас бол нийтдээ 4916 шинэ ажлын байрыг бүртгэж, за өмнө тавьсан зорилттой 82%-аар одоо давуулан биелүүлсэн ийм дүн гарч байна. Жидүү 27 үйлдвэрлэлт төлөвлөгөөний дагуу 2017-оос 2020 онд аймаг хөгжүүлэх сангийн их ус үрийг 1.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, тусгай сангуудаас 1282 үйлдвэрлэлийг дэмжих төсөлд 9 тэрбум 760.5 сая төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлж, 1088 шинэ ажлын байр бий болгон 2017-оос 2019 онд өссөн дүнгээр нийт 101 үйлдвэр цех шинээр байгууллаа. Нийлүүлэгч аймагаас үйлдвэрлэгч аймаг болох бодлогын томоохон зорилтыг дэвшүүлсэн. Яагаад нийлүүлэгч аймагаас үйлдвэрлэгч аймаг болох бодлогын томоохон зорилтыг дэвшүүлсэн бэ гэхээр социализмын үед бол манай аймаг нийслэл Улаанбаатар хотын томоохон үйлдвэрүүдийг түүхийн дээр нь хангадаг ийм түшиц аймаг байсан. Мөн Улаанбаатар хотын хүн амын хэрэгцээг бас хүнснийх нь түүхийн дээр хангадаг ийм аймаг байсан. Тийм учраас манай аймагт үйлдвэрлэл үйлчилгээ бас томоохон үйлдвэрүүд хөгжиж энэ сул талаа бас бид нар нийлүүлэгч аймагаас үйлдвэрлэгч аймаг болох зорилт дэвшүүлж бас хөгжүүлэхээр зорьсон юм аа. Хоёрдугаарт мөнгөний гадагш чиглэсэн урсгалыг аймаг дотооддоо шингээх бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. За энэ ажлын хүрээнд үйлдвэржилт 2100 хэмээх засгийн газрын бодлогыг аймагтаа жижиг дунд үйлдвэр 27 гэсэн ийм төсөл хөтөлбөр болгон хэрэгжүүлсэн. Жидүү 27 гэдэг энэхүү төсөл маань сум болгонд сумын нөөц бололцоонд түшиглсэн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ийм зорилготой хөтөлбөр байсан юм аа. За үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих зорилгоор бол аймаг хөгжүүлэх сангийнхаа их усүрийг жил бүр 600 сая төгрөгөөр нэмэгдүүлж ажилласан. Ингэснээр 2016-аас 20 онд аймаг хөгжүүлэх сангийн их усүрийг 2.4 тэрбумаар нэмэгдүүлж, үйлдвэрлэл үйлчилгээгээ дэмжиж зээлийг бодлогын зээлүүдийг олгосон. За мөн тусгай сангууд бий. Энэ нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, сум хөгжүүлэх сан гэсэн эдгээр тусгай сангуудын зээлийг бас иргэд болон үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид аж ахуй нэгжтэй олгож ажилласан. Үүнийг дүн мэдээгээр нь багцлаад аваад үзэх юм бол энэхүү тусгай сангуудаас 1801 төсөлд 11.6 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ийм дүн мэдээ гарч байгаа. Мал аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэлд түшиглсэн үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэн цогцтой ажлын байрыг нэмэгдүүлж, өрхийн амжиргааг дээшлүүлэх зорилт тавьж, туслах малчин ажилуулах, ямаас амнах, төл бойжуулах, хонь ноослох, сайлсаах, хашаа хороо, худаг ус цэцгийг барих, засварлах, хавар намрын тариалалт, хадлан тижэл бэлтгэх зэрэг улирлын чанартай ажилд баг бүлгийн зохион байгуулалттайгаар гэрээ байгуулан ажиллуулж, 4 жилд 36700 төр ажлын байранд ажилгүй иргэдийн
иргэдийг хамруулж өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилт тавьж 39,018 иргэнийг төр ажлын байраар хангаж 14.4 тэрбум төгрөгөөр өрхийн орлогыг нэмэгдүүлсэн байна. Залуучууд ажил мэргэжилгүй зорилттой бүлгийн иргэдийн онцлог хэрэгцээг судлан түүнд нийцүүлэн ажилтай орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тусгайлсан 6 хөтөлбөр төслийг хэрэгжүүлж санхүүгийн дэмжлэг олгож ажлын байрыг бий болголоо. Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд үүнд хуваарай хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 293 иргэний төсөлд 1 тэрбум 32 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж 293 шинэ ажлын байрыг бий болгосон байна. Төв аймгийн Алтан булаг сумын иргэн хуваарай хөдөлмөр өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Бямба Өгтөө мөгццөг гэж хүн байна. За би өөрийнхөө өрхийн үйлдвэрлэлээр нэлээд хэдэн жилээр ажиллаж байгаа гэр бүлийн хамтаараа за тэгээ энэ хугацаанд бас санхүүгийн тал дээр ч асуудал их байсан. За тэгээд өөрсдийн боломж нөөцөө ашиглаад бүтээгдэхүүнээрээ ер нь тасрахгүй байж байгаа л бүтээгдэхүүнээр нь байнга хийдэг байсан. За тэгээд сум орон нутгийнхаа хөдөлмөр халамжийн хэлцээр дамжуулаад ийм төсөл одоо ажилтаа орлоготой жилийн хүрээнд төслүүд хэрэгжиж эхлээд энэ төсөлд хамрагдсан. Энэ төсөлд хамрагдсанаар миний гэр бүлд бол манай гэр бүлд маш том ололттой бас сайн давуу талууд их гарсан нөөц болцоогоо дайчлаа одоо 2-3 зэрэг ажилтдаг. За тэгээд бүтээгдэхүүнээ ч гэсэн маш хэмжээгээр нөөцлж авсан. Тэгээд цаашдаа үргэлжлүүлээд энийг ингээд үргэлжлүүлээд хийх бас жоохон ажлын байр өргөх шаардлагаар бас зээл нэмэлт зээлэнд энэ зээлэнд хамрагдсан хөдөлмөр халамжийн зээлэнд тэгээ энийгээр үүднийхээ таамбарыг одоо том дээвэр цонхнуудын солиод бас үүдэндээ их тийм боломж нөхцөлийг хангах тийм ажлын байр бий болохоор эхэлсэн. Төв аймгийн Ариат Аргалан сумын иргэн Утгандаа Огтой бат шиг байна. Энэ суманда 2016 онд анх ирсэн. Тэгээ ирснээс хойш одоо Далах нарийн бааны цехийг ажиллуулж байгаа. Сум орон нутгаас маш их дэмждэг. Түүн зэрэгтэй бол хөдөлмөр халамжийн хэлтээс зээл хамаагдаж тоног төхөөрөмж авч одоо бараа материалаа сайн татж авдаг байгаа. Авсан байгаа. Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд мөн 1375 ажилгүй иргэдийг нийтийн эзэмшлийн гудамж талбай, зам талбайд бүтээн байгуулалт, дохижилт хийх ажилд хамруулж 4.2 сая төгрөгийн цалин хөлс олгож өрхийн орлогыг нэмэгдүүллээ. Мөн ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалтад оруулж хүнсний ногоо тариулж 243 иргэдийг хамруулснаар 118.9 сая төгрөгийн тоног төхөөрөмж, үр бордооны дэмжлэгийг олгож төр ажлын байрыг бий болгон ажиллалаа. 2017-оос 2020 онд ажил олгоход хүндрэлтэй 9 иргэнийг 8 ажил олгогч байгууллагад зуучлан 26.6 сая төгрөгийн санхүүжилтийг ажил олгогчид олгон урамшуулсан бөгөөд 2021 онд санхүүжилтийг олгохоор 5 ажил олгогчтой гэрээ байгуулан ажил олгоход хүндрэлтэй 8 иргэнийг байнгын ажлын байранд зуучлан ажиллуулж байна. Мөн иргэдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулалтын цэг байгуулж, орлогын дэмжлэг үзүүлэх зорилгоор 100 мод Эрдэнэ суманд борлуулалтын 3 цэг ажиллуулж, 14 сая төгрөгийн түрээсийн төлбөрийг төлж, давхарцсан тоогоор 128 иргэний 28.4 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг борлууллаа.
Санхүүгийн дэмжлэг болон банкны жижиг зээлийн үйлчилгээнд хамрагдан түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа Баян Чандман Батцөмбөр 100 мод сумдын 20 иргэнд нийт 9.8 сая төгрөгийн түрээсийн төлбөрийн хөнгөлөлт олгож, иргэдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ. За сайн байцгаана уу? Намайг Намндар Жинэнд Эрдэнэ гэдэг энэ тол бүлгийн одоо дарга нь. Тэгээд одоо манайхан үйл ажиллагаагаа явуулаад 1 жил болж байна. Тэгээд тэр нь үйл ажиллагаагаа явуулсан нөхцөлдөө тарсан ногоо төмөс, манжин тэгээд юуны салаадны навч, ловон тэгээд хөлөмжин дотор өгөрцөө чинжүү тэрсэн байгууллагаас дэмжсэний хүчинд одоо ногоогоо тариад өөрснүүдээ ингэ борлуулад хүнсэндээ хэрэгжилж чинь тэгээд бүх амьдралд маш их хэрэгцээтэй. Тэгээ одоо өөрийнхөө хөдөлмөрөөр одоо юугаар хөдөлмөрөөр үйл ажиллагаа явуулж чадчихад маш их баярлж байгаа. 9 оноос хойш бид нар бол 10 хэдэн жил ажиллаж байна. Тэгээ сая 2018 оны 11 сард одоо энэ хөтөлбөрт хамрагдаад тэгээ бид нэр энэ чинээс 5 саяын авсан. Бас дэмжлэг аваад 5 сая төгрөгийн дэмжлэг авахаас гадна одоо хэрэгсний тоног төхөөрөмж янз янзын юмнууд энд чинь дутагдaltaй байдаг. Тэр мөрнийхээ тэрнийхээ хажуугаар одоо 6 сарын түрээсийн хөнгөлөлтөд орсон. Энэний бол 40% цаанаас хөнгөлж өгдөг юм байна. Энд чинь биднэрт бас 300 мянган цаасыг тэгээ тэр дээрээ гэрэл тогны мөнгө энэ төр нэмлэр чинь энэ дээр чинь биднэрт аягүй их нэмэр болж байна. Тэрнээс гадна энийг бас цаашаа нэг жилийн хугацаатай болгоод өгчхүүд биднэрт бас аягүй хэрэгтэй байгаа байхгүй юу? Нэг хоёр дахь гэх юм бол энд хөтөлбөрийг одоо авч юу яаснараа бидний амьдралд маш их дэмжлэг болж байна. Малчтын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн малжуулах арга хэмжээг 27 сумын 233 малчин өрхийг малжуулж 1 тэрбум 97 сая төгрөгийн санхүүжилтийг олголоо. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан залуу малчтыг жил бүр мал маллах уламжлалт арга ухааны сургалтад хамруулж, дуршлах, солилцох уулзалт, малчтын зөвлөгөөнийг уламжлал болгон зохион байгуулж 400 гаруй иргэдийг хамруулсан байна. Малчтын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт нийт 233 иргэнийг хамруулж 466 шинэ ажлын байрыг бий болгосон үр дүнтэй байна. Малжуулах хөтөлбөрт хамрагдсанаар бол ер нь амьдралд маш их өөрчлөлт гарч байгаа. Нэг малаас авдаг ашиг шим өсч байна. Арай олон малаас гарч байгаа ашиг шим бидний амьдралд хэрэгтэй болж байна. Сайн суу цагаан эдэж гэсэн бас арай ахиу ариун гарч байна. Тэрүүгээрээ маш юутай байна. Санхүүгийн хувьд гэсэн бас энэ зохих хэмжээний дэмжлэг орж ирээд бас өр зээлнээсээ салж байна. Нэгт тиймэрхүү амьдралд маш туслалцаатай байна. Би мал гэдэг юм байхгүй Улаанбаатар хотод би ажил хийж мэрэгчлэгөө маань ер нь чаддаг юм хийгээд мал руу би зүтгэж өдөө гарч ирсэн. Тэгээ би тэн дээр хөдөлмөрлөж явахдаа хүн амтнаас ямаа цуглуулж тэгээ тэрэн дээр минь хөдөлмөр хадгалж энэ сумор нутаг маань дэмжиж малжуулах төсөлд орсон. Одоо нэг 600 гаруй малтай хөдөлмөр амлж энэ хэлцийн миний амьдралд их нэмэр болж яваа. Ер нь малдаг бол амд осноо түн ер нь чаддаг юм байвал зүгээр юм шиг санагддаг надад. Малжуулах төсөл хараад 14 онд орж ирсэн. 14 онд би 20 хурагтай хань авч ирсэн. Одоо нэг 60 тонтой сайхан өсөж байна. Тийм манай төв яалтан болог сумын дарга зэрэг нэг. Одоо энэ бол их сайхан юм шүү дээ. Ийм сайхан залуусуудыг малтай залуусуудыг ингэж дэмжинэ гэдэг чинь одоо их сайхан баярлж байна. Би талархаж шүү дээ. За би одоо энэ сайхан уран зүгээс залуу малчтай одоо өчөө сайхан урамтай зоригтой мал хугаа өсгөж ийм сайхан одоо мэдээлэл хөргий та.
Залуучуудын аж ахуй, бизнес эрхлэх ур чадварыг сайжруулах, тэргуун туршлага, шинэ технологид суурилсан шинэлэг бизнес санааг дэмжих, түүнд тулгуурласан гарааны бизнесийг хөгжүүлэхэд зориулж, санхүүгийн дэмжлэг олгох, бизнесээ доктортой эрхлэхэд туслах замаар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. 15-аас 34 насны 16 бүлгийн 39 залуусыг гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт хамруулж 214.8 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олголоо. Миний хувьд болохоор өнгөрсөн оны залуучуудын хөдөлмөр эрхлэх дэмжих төсөл хөтөлбөрт оролцож одоо стартапаар сонгогдсон байгаа. Тэгээ ер нь 8 сараас сургалтанд суугаад 9 сард яг хөрөнгө оруулалт маань орж ирээд тэг үйл ажиллагаа эхэлсэн. Тэгээ тухайн 10 сая төгрөгөөр бол яг тэр төслийн хэмжээнд бол би бол зүгээр яг байр засварлана гэсэн зүйлээр бол орж исэн. Тэр нь болохоор энэ 5 дугаар ороо манай энэ 5 дугаар оронд байдаг байрыг засварлахаар орж исэн. Тэгэд нөгөө мэрэгжлийн ялтаас тавьсан шаардлага нь болохоор заавал нөгөө одоо юу гэдэг одоо айлуудаас хол очиж газар ав. Газартаа бол тэндээ үйл ажиллагаа явуул гэсэн чиглэл өгсөн. Тэгээд бүр би ч нөгөө 10 сая төгрөгөөр байшин байрна гэж юусоо тооцоолоогүй төсөөлөж байсан юм чи. Тэгээ энэ газрыг 100 мод сумаас аваад тэгээ байшин бариад эхэлсэн. Тэр нь яг нөгөө нэг стартап дээр яг бодож исэн зүйл маань болохоор шууд 360 градус эргэжиж байгаа. Шинээр байшин бариад дахиад эхэлнэ гэдэг. Тэгээ ер нь бол яг стартапаар авсны хувьд бол бизнес маань бол яг өргөжих тал руугаа маш сайн орж эхэлсэн. Арга хэмээх одоо гэр бүлийн наадгаа энэ төслийг хэрэгжүүлэгч иргэн байна. За энэ төслийг бол ер нь бол 2017 оноос хойш хэрэгжүүлж байгаа. За энэ нүүдэлчдийн гэр бүлийн наадгаа буюу одоо шагаан наадгаагаар одоо шагаан наадгааг олон түмэнд түгээх зорилготойгоор анх одоо энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн. За ингээд 2019 оны 6 сараас хөдөлмөр халамж үйлчлэгээний хэлцээс зарлагдсан энэ гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж за тэгээд бүтээгдэхүүнээ улам илүү боловсронгуй хүмүүст тус хүргэхэд боломжтой болсон байгаа. Залуусын гарааны бизнесийг дэмжин ажилласны үр дүнд бизнес эрхлэгч залуучууд бизнес загвар боловсруулах, гарааны бизнесийн шинэлэг санааг хөгжүүлэх, таатай орчин бий болгох талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалт авч, менторын үйлчилгээнд хамрагдсны үр дүнд шалгарсан багуудын үйл ажиллагаа тогтворжиж, бизнесийн ашгаа хүртэж эхэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан ажлын байрыг нэмэгдүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, өрхийн орлоготой болгох зорилгоор энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 50% хөнгөлөлтөөр санхүүгийн дэмжлэг олгох, хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамруулах, борлуулалтын болон ажлын байрны түрээсийн дэмжлэг олгох зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн. 2017-оос 2020 онуудад тус хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг болон бусад арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 131 иргэн хамрагдаж 201.5 сая төгрөгийн дэмжлэг авсан байна. Ахмад насны мэдлэг ажлын туршлагыг өвлүүлэх, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх, өсвөр хойч залуу ийхэнд хөдөлмөрийн дадал олгох зорилгоор Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж 111 Ахмад наснаар дамжуулан дээрх үйлчилгээг хүргээд байна. Мөн Ахмад насны орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 69 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 29 Ахмадад эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олголоо. Бидний хувьд бол яг энд ажиллаж исэн төрлөх сургуулиас сонгосон. Яагаад гэвэл нөгөө багш нар маань ер нь их залуу болчих. Тэгээд багш нар маань их сургалт төгсөөд ирж байгаа. Онлын хувьд бол бас онлын мэдлэгийн хувьд бол болж юм л да. Харин яг заа харгацсан хувьд бол бас заашгүй зөвлөж хэлмээ зүйл байх юм аа. Бид хоёр бол өмнө бас ингээд ирээд ажиллаж байсан. Тэгээ яг танахаас нэг хөтөлбөр хэрэгжиж байгаа энэ жилээс тэгээ зориуд энэ бүр төлөвлөгөө гаргахад ингээд ажилласан юм байна. За багш нар бол их идэвхтэй сайн оролцож байгаа, сайхан хүлээж авч байгаа. Манай багш нарын ур чадвар бол сайжирсан. За тэрний үр дүнд ч гэсэн сая залуу багш нарын ур чадварын уралдаанд манай хоёр багш 2 дугаар аймагт 2 дугаар байранд орлоо.
Тэгээ манай залуу багш нарын хэлж ярьсан зүйлүүдийг маш сайн хүлээж авч байгаад нь бол бас их баяртай байгаа. Эхлээ багшийнхаа хичээл цоодгээ. Багшийнхаа хичээл суугаад тэгээд багшийнхаа яг зааж байгаа хичээлийн хөтөлбөртэй танилцаад ингээд багш маань тухайн хичээлийг одоо яаж заав? Одоо сайн тал нь юу байв те? Тэгээд цаашаа одоо ингээд сайжруулад явах зүйл нь юу байна гэд ингээд хамтарч ярилцаад зөвлөм зөвлөгөө өгөөд тэгээд заашгүй бас шаардлагатай хүсэл тавьсан багш нарынхаа бүр хичээлд хамтарч бэлтгээд тэгээд хамтарч хичээл заагаад тэгээд хичээл заасныхаа дараа нөгөө хөтөлбөрөө сайжруулдаг. Үр дүн нь бол бас нэг жилийн хугацаагаар биш 1 2 3 жилээр ингээд цаашаа үргэлжлүүлэх юм бол нэлээ үр дүнтэй болох юм шиг. Ер нь бид нар багш хүн чинь хамгийн сүүлд нь үр дүнгийг харахтаа баяртай байдаг. Сая манай багш нарын ур чадвар сайжраад манай залуу багш нар ингээ аймагтаа бас 2 дугаар байранд бид нар орсонд нь бас бидний үр дүн гарч ийн гэж ингэж үзэж байгаа. Тэмцээн наваг Марл гэдэг одоогоор Төв аймгийн Зүүмөц сумын 4-р сургууль Монгол уран зохиолын багшаар ажилладаг. Тэгээ залуу багш учраас мэдгүй чадахгүй маш олон зүйл гарч байгаа. За энэ бүхэнд минь тусалж дэмжиж байгаа Сувдоош Бадамж багш нар маань одоо залуу багш нартай ингээд зөвлөгөө өгөх маягаар бидэртэй хамтарч ажиллаж байгаа. За Ахмад багш нараас одоо ээлж хичээлийн төлөвлөлт болон хичээлийн үйл явц сурагчдаа харьцах харилцаа дээрэс нь одоо ээлж хичээлийн зорилтыг үйл ажиллагаатайгаа хэрхэн уялдуулах зэрэгт маш их тийм одоо сургамж зөвлөгөө авч ажиллаж байна. За эдгээр нь бидний одоо цаашдын ажилд маш тусламж дэмжлэг болж өгч байгаад бид нар залуу багш нарын зүгээс маш баяртай байгаагаа илэрхийлж байна. Намайг Цавга Тархан Бачимаа гэдэг. Би бүрэн дунд 4-р сургуулийн 6 ангид суралцдаг. Би ингээд одоо Сувдаагийнхаа монгол хэлний одоо энэ тавтлага дээр суугаад одоо хэл одоо сайжруулах, одоо хэл төгшрүүлэх, одоо цэвэр сайхан бичих, найруулах гэх одоо энэ зөндөө олон ашиг тустай болж байгаа. Ингээд Сувдаагийнхаа бас мөн ингээд сургууль бидэнд явуулдаг шиг цаашдаа ингээд явуулаасай гэж хүсэж байна. Хөдөлмөр халамжийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа энэ төсөл бол манай сургууль дээр 2018-аас 19 оны хичээлийн жилийн 5 сарын 9-ээс эхлээд өдийг хүртэл одоо явагдаж байна. Тэгээд 2 зөвлөх багш маань манай сургуулийн одоо шин залуу гэлтгүү тийм ээ бүх багш нарт одоо зөвлөгөө өгч тэгээ хамгийн гол нөгөө хичээл сургалтын үйл явцад хамтран одоо гардаж хичээлийг зохион байгуулж байгаа нь бол маш их одоо үр өгөөжтэй, ач холбогдолтой, одоо үр дүнтэй зүйл болж байгаа, ажил явагдаж байгаа. Тэгээ энэ нь бол одоо юугаар харагдаж байна гэхлээр үр дүн нь юугаар харагдаж байна гэхлээр ингээд залуу багш нарын зөвлөгөөнд 4-р сургуулийн багш нар бол одоо амжилттай оролцсон. Тэгээ илтгэлийн уралдаан тэгээ түүгээр зогсохгүй ингээд хүүхдүүдийн маань хүмүүжилт одоо эргээр нөлөөлж хагаад баяртай байна. Тэгээд энэ үйл ажиллагаагийн төсөл хөтөлбөрийг улам цааш нь одоо өргөжүүлэн одоо үргэлжлүүлэхийг бол хүсэж байгаамаа. Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр нь иргэдийг хөдөлмөрийн талбарт бэлтгэх, хөдөлмөр эрхлэх ур чадвартай болгох, хөдөлмөрийн зах зээл бэлтгэх, ажлын байранд дадлагжуулах зорилготой хэрэгждэг. Тус хөтөлбөрөөр дамжуулан мэргэжлийн болон төр сургалтад 182 иргэн, үйлдвэр дээрх сургалтад эрхэлсэн ажилгүй 28 иргэнийг хамруулсан бөгөөд дээрх иргэдийн 89.5% нь ажлын байраар хамгаагдаад байна. Би хөдөлмөр халамжийн төвд 2017 оны 8 сард ер нь бүртгүүлсэн. Тэгээд удалгүй би одоо ингээд ажилд энэ ундран төлөвт ажилд орсон. Тэгээд хамт олонтой болоод одоо нийгэмшээ амьдрал ах өмнө сайхан болсон. Үр хүүхэд ч гэсэн ажилд орохоор ингээд ээж ажилд орлоо гэдэг одоо ингээд хүүхдийн амьдрал ч гэсэн гэрэлгийг аяг тусдаг юм билээ. Хүний амьдрал их өөрчлөгддөг. Одоо жишээ нь ингээд нэг өдрийн тутмын хэрэгцээ тутмаг байх тэрийг ингээд хэрэгцээг нь хангаж байгаа хүүхэд хүртэл аягүй баяр хөслөнд хичээлдээ хүртэл өөдрөг явдаг манай хүүхдүүд. Тэгээд энэ хамт олон дотроо би одоо ажиллаад 3 дахь жилийнхаа нүрийг үзэж байна. Одоо тиймэрхүү амьдрал ахуйг нь улам их дээшээс хөдөлмөр халамжийн төвд хамт олондоо би баярлаж явдаа хэлье.
Аймгийн хэмжээнд аймаг хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, сум хөгжүүлэх сан зэрэг тусгай сангуудаас олгосон хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл хөтөлбөрүүд болон хувийн хөвшлийн байгууллага, ажил олгогч байгууллагуудын дэмжлэгтэйгээр нийтдээ 4916 шинэ ажлын байрыг бий болгон бүртгэж, сул чөлөөтэй ажлын байранд 3190 ажилгүй иргэдийг зуучлан ажиллалаа. За ингээд аймгийн хэмжээнд ер нь бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтэд бид нэр одоо жил бүр тооцож шар чадны мөрөд одоо хилцүүлж санал дүгнэлт зөвлөмжийг авч ингээд юун дээр болох юм дээр болохгүй байна гэдэг юм харж ингэж ажилладаг. Ингээд өнөөдрийн байдлаар бол хөтөлбөр маань 88.7%-тай хэрэгжиж байна. За мөн одоо аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн одоо бидний гол нэг тэргүүлэх чиглэл бол энэ сургалт нөлөөллийн үйл ажиллагаа, мэрэгжлийн чиг баримжаа олгох сургалтууд байна. За энэ оюутан залуучууд одоо хөдөлмөрийн үндсэнийг ойлгох, ахмад наснаас үлгэр дуурайл авах ажлуудыг бол зохион байгуулж ажилласан. Үндсэндээ өнгөрсөн 4 жилийн хугацаанд энд бас нэг давхардсан тоогоор 10 орчим мянган иргэд амрагцсан гэсэн ийм дун гарсан. Ажилтай, орлоготой иргэн, ая духтай, чанартай амьдралтай өрх гэр, өсөлттэй, өгөөжтэй, эдийн засагтай аймаг болох хөгжлийн зорилтоо хамтдаа хэрэгжүүлье. Төв аймгийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай.